нийт барилгаж байгаа хэсгийн 40% нь нийт эзэмшлийн талбай байхаар 30% нь ногоон байгууламж авахар төлөвлөгдсөн. Блок мөн болохоор нэмрэн хэсэгтээ хүлэмжтэй. Одоо хүлэмж нь бэлэн болсон байна. Энэ болохоор өөрөө борооны усаар бас услаагаа шийдчихэн давхар энэ төвийнхөө усаар услаагаа шийдчихээр ийм давуу талтай. Энэ А блокийнхоо Б блокийн минь хувьд болохоор энэ нүүрэн талд нь бас давхар ингээд нарны панел хийгдэх өгсөрөгдөд хийгдэх. Дөрвөн блок нь дөрвөлээ тусдаа жаахан ондоо. Энэ С барилга дээр нь болохоор нарны дулааныг энэ чинь шингээгээд одоо гараа харах юм бол коридор тийм хоол байгаа. Энэ авсан дулааныг энэ дотгошоо коридор руу өглөөр нийт эзэмшлийн талбай маань дулааны зардалгүйгээр өөрөө халтж байгаа гэсэн. Нарны энергиээр халтж. Энэ манай нөгөө яг барилга дээр ашигласан материалууд мөр байна. Яг нөгөө 3 давхар вакуум шил маань энэ юм байна. Маш сайн чанарын вакуум цонхтой. Тэгээ лоуи төрөлхтэй болохоор дотор талаас дулаан алдагдах бас давхар төрөлхтэй. За энэ маань болохоор энэ нөгөө шатаасан шилэн хөөмөл материал маань болохоор дулаалгын материал. Анхудаа ашиглаж байгаа шилний хаягдлаар хийж байгаа материал. Манай барилгад орж байгаа материалууд маань давхар эко материал. Энэ байранд орсон хүн болгон маань ашиглалтын зардал нь 20% хэмнэ. Энгийн байранд төлдөг байсан цахилгаан 20%-аар бага гарна, дулааны зардал 20%-аар бага толно л гэсэн. Улаанбаатар хотод маш амжилттай хэрэгжиж байгаа. Англиар бол ахурб гэдэг, монголоор бол орлогод нийцсэн ногоон орон сууц гэж хэрэгжиж байгаа. Энэ болохоор Азийн хөгжлийн банк болон ур амьсгалтын сангаас тодорхой хэмжээний нэг хөнгөлөлттэй зээл буцалтгүй тусламжаар 2 үе шаттай албачлал Улаанбаатар хотод хэрэгжиж байгаа. Үүний эхний үе шатанд бол нийт 460% айлын орон сууцыг Сонгон айханд дөрөв 9 дугаар ороод үе шаттайгаар хэрэгжүүлэхээр ингээд шар хаданд бас хэрэгжүүлэхээр 2 өөр байдал дээр явж байгаа. 2 өөр байдлаа 2 үе шаттай тусад. Үүний хамгийн эхний хэсгийн Сонгон айханд дөрвийн 9 дугаар ороонд хэсэг дээр өнөөдөр эхний 4 блок 110 айлын орон сууцны хэсэг маань ашиглалтанд хүлээлгэж өгөхөд бэлэн болоод одоо техник комисс амжилттай ажилласан, улсын комисс ажиллагаад 95% гүйцэтгэлтэй ажиллаж байна.